За, эзний өдрийн мэнд хүргье. Сайхан амарсан уу? Бүгдээр хажууд байгаа хүмүүст мэдлэх үү? Сайхан амарсан уу? Эзний өдрийн мэнд хүргье. Бүгдээр нэг зүйлийг засах хэрэгтэй байна. Тэгээд би ингээ урд ирээ суудаг штэ тий. Тэгээд урд ирж хүндэтгэл өргөд магтаад залбираад үг заахаар гарч ирэх үед хүмүүс ингээ их нэмэгдсэн байж байна. Тэгээ юу гэж байгаа вэ гэхлээр хүндэтгэл эхлэхээс өмнө ирээд зүр сэтгэлээ бэлдээд өнөөдөр бас хамгийн ихний магтаал дээр бүгдээрээ залбираа зүр сэтгэлээ бэлдээд гимшээд тэгээд эзний өмнө хүндэтгэл өргөж байгаа шүү дээ. Яг түүний адилаар эзний өмнө тийхүү хүндэтгэл өргөхөд би уриалмаар. Тэгээ хоцорч ирээд аль эсвэл дундуур нь ирдэг битгий байгаасаа л гэж хэлж байгаа. Хүндэтгэлээ яг цагаас өмнө ирээд бэлдээд ихлэ ахын зүстэйг мэдлээд тэгээд ингээд хамтдаа хүндэтгэлээ эхлүүлдэг байцгаая гэж уриалж байгаа. Амен. Хажууд байгаа хэлээр хоцорч болохгүй шүү гэж. Хоцрохгүйгээр ирцгээе. За тэгээд өнөөдөр үнэхээр бас талархалтай байна. Эзэндээ талархъя. Тэгээд тэр хамгийн сайн бурхан бидний бүх зүйлүүдийг үргэлж хангаж өрөөж өгч идэг тийм сайн бурхан байна. Өнөөдөр ч гэсэн бид эзний ивэлээр амьдарч байна. Амен. Тэгээд та бүхэн миний нэг оруулсан постыг харсан уу? Нэг талархлын тухай. Тэгээд тэрэн дээр би манайх хэвээр бүгдээрээ талархал бичсэн. Амар олон коммент болох байх та гэж бодсон чинь байхгүй. Тэгээд би тэндээс нэг зүйлийг шалгахыг хүссэн. Бидний эргэн тойронд ер нь хүмүүс хэрэг талархт юм бэ гэдгийг боддоор байгаагаар нь магадгүй үйлдэл байдлаар ингээ харахыг хүссэн байна. Тэгээд коммент цуглуулах гэдэг биш байхгүй гол нь. Бид нэр эзэнд талархал өргөхэд бусдын өмнө өөрийнхөө талархах сэтгэлийг илэрхийлж эзэнд хүндэл магтаал өргөж байгаа бол талархж байгаа бол тэр нь эзнийг хүндэлж байгаа магтж байгаа бас нэг л хэлбэр байна. Тиймээс бүгдээрээ энэ жил талархах сурцгаа. Бага цаг үедээ орчиндоо нөхцөл байдлаа гэр бүлтэй, хайртай хүмүүстэй, өөртөө та ямар гайхалтай бүтээгдсэн бэлээ те. Эзэнд үргэлж ийхүү талархах хэрэгтэй. Тэгээ сүм чуулганыхаа төлөө тэгээд өнөөдөр бас ирээд хүндэтгэл магтаал өргөх боломж байгаагийн төлөө маш олон зүйл дээр бид ингээд ийхүү талархаа амьдрах хэрэгтэй байгаа. Тэгээд талархдаг итгэгчид болцгоё. Амен. Талархацгаая. За, өнөөдрийн үгийг харцгаая. Хамтдаа Эфес номны 5 дугаар бүлэг 18-аас 20 дугаар эшлэл. Үгийг хүлээн авахд бэлэн үү? Эзэн яг одоо тантай ярих гэж байна. Амен. Эфес номны 5 дугаар бүлэг 18-аас 20 дугаар эшлэл. Энэ жил бидний ураа ишлэл, чуулганы маань ураа ишлэл ариун сүнсний хүчийг аваад тэр сайн мэдээ, тэр хүч чадлаар амьдраараа, сайн мэдээ тунхаглаараа гэсэн үг баг. Тийм ч учраас бид нар тэр сүнсний хүч гэж юу юм бэ гэдэг талаар бид нар ер нь үзмээр байна. Тэр ариун сүнс ямар хүчрхэг юм бэ гэдэг талаар бид нар сурч мэдмээр байна. Тиймээс дандаа ариун сүнстэй холбоотой сүнслэг тэр зүйлүүдийн талаар хамгийн ихний 1-2 сар бол бид нар ариун сүнсний талаар их үзэж байгаа. Эфес номны 5 дугаар бүлэг 18-аас 20-ыг гаргасан бол амен. Хамтдаа уншицгаая. 1-2-3 Дарсан бүү согтуур, эс бөгөөс хид самуурал буй. Харин сүнсээр дүүр, ингэхдээ дуулал, магтуу ба сүнслэг дуунуудаар өөр хоорондоо ярилцаж, эзэнд хандан зүрхэндээ дуудаж, аядуу зохиож, бурхан ба эцэг бүхний төлөө бидний эзэн Есүс Христийн нэрээр үргэлж талархал өрг. Амен. Бид нар энэ багц ишлэлээс харах юм бол ойрын үед байнга үзэж байгаа хэд хэдэн зүйл гарч ирж байна. Юу вэ? Хамгийн ихэнд дарсан бүү согтуур. Өмнөх үгийг санаж гин үү? Бас согтуурч болохгүй талаар, архины талаар ярьсан. Бас сүнсээр дүүрэх талаар энэ дэр хэлсэн. Мөн талархал өрг гэдэг зүйлийн талаар бид нар 20 дугаар эшлэлдээс ингээ харж байгаа. Эзэн биднийг яагаад байнгын энэ зүйлүүд дээр уриалаад байгаа вэ? Байнгын ярьж байгаа вэ гэдгийг бид нар зүр сэтгэлдээ хүлээн авах хэрэгтэй. Ингээд бид нар сүнслэг амьдрах боломж гардаг. Тэр ариун сүнсний хүч чадлаар амьдрах боломж гардаг. Тэгээ өнөөдрийн үгийн маань сэдв болохоор сүнсээр дүүр шүү заяа. Хажууд онд хэлээр сүнсээр дүүрээрээ гэж. Ариун сүнсээр дүүрцгээе. Дүүрэн байна уу?
За тэгээ сүнслэг хүмүүсээс яадаг вэ гэхээр ариун сүнсээр дүүрэн хүмүүсээс тэр сүнслэг үйлдэлүүд гарч идэг. Та өнгөрсөн 7 хоногийнхаа амьдралыг сандаа би хэр сүнслэг байсан бэ гэд боддоо. Би ер нь хэр сүнслэг байсан юм бэ? Сүнслэг байсан байна уу үгүй юу гэдэг зүйлүүд танд бодогдох байхаа. Юу тохиолдсон байна? Ямар зүйлүүд болсон бэ гэж. Тэгээ би энэ дээрээс нэг ишлэлийг нэг үгийг илүү онцгойлон ярмаар. Хамгийн ихэнд 18 дугаар ишлэл дээр юу гэж хэлсэн бэ? Дарсанд бүү согтуур гэж бичсэн. Арх уусан хүний талаар Библиэлд гардаг уу? За та санаж гинөө ямар хэсэг гардаг вэ? Ноа гардаг тий. Эхлэл номны 9-р бүлэг дээр баг. 9:21 дээр баг. Хамтдаа гаргацгаая. Библиэд хүмүүс нь эргүүлээрэ. Уцтай хүмүүс нь утсан согтуурч болохгүй шүү өнөөдөр. За. Эхлэл номны 9-р бүлэг 21-р ишлэлийг хамтдаа харъя. Эхлэл 9:21 дээр за 20-с нэгтэд 20-21-ийг уншиж. Ноо газар тариаланч болж эхлээд усан үзэм тариалжээ. Үүний дараа тэрээр усан үзмийнхээ дарснаа сууж согтоод майхан дотроо ямар байсан бэ? Нүцгэн байсан баг. Хажууд байгаа нэлээр нүцгэн байсан гэхэлэр. Ноо яагаад нүцгэлсэн бэ? Тэр арх уугаад согтоод дарс уугаа согтоод тэгээд нүцгэлж эхэлсэн. За архин согтуурсны үр дүн нь энэ шүү заяа. Бүгдээрээ Ноагийн үе дээр очил та. Ноо ямар зүйлийг хийсэн бэлээ? Тэр үерээс мэд гарсан. За тэгээ бид нар өмнөх 8 дугаар бүлгийг харах юм бол үер татарсан талаар харж байгаа. Тэгээ 9 дугаар бүлгийг харах юм бол Ноото гэрээ хийсэн талаар харж байгаа. Ингээд бурхан Ноото гэрээ хийгээд Ноо буцаад яг дэлхий дээр аж амьдрал үргэлжилж эхэлсэн. Тэгсэн чинь тэр яасан бэл газар тариалан марилан эрхлээд усан үзэм тариалаад тэгээд тэндээсээ дар шахаж гаргаад гаргасан дарсаа яасан бэ? Уус. Тэгээд тэр яасан бэ? Их хэмжээгээр уусан учраас согтсон. Ингээд согтсныхоо дараа тэр мансуурсан учраас өөрийнхөө юу хийж байгаа тэр контрол алдсан. Юу хийж байгаагаа мэдэхгүй байсан. Ингээд өөрийнхөө хувцсыг тайлсан. Ингээд байжсэн чинь Ноагийн 3 хүүхэд байгаа. Шем, Хам, Яфет. Тэгсэн чинь тэр 3 хүүхдийнх нь хамгийн бага дүүн аавынхаа нүцгэн байгааг хардаг. За эндээс бүгд харж. 22 дээрс эцгийнхээ нүцгэн байгаа Кананых эцэг Хам хараад гадагш гарч 2 ахтаа хэлжээ. Шем, Яфет 2 нэг дээл авч мөрөн дээрээ нөмрөн ард тийшээ ухарсаар эцгийнхээ нүцгэн бие нөмөргөөд нүцгэн байгааг нь харахгүй тулд нүүр буруулва гэсэн. Ноагийн согтуур гарч баг хүн түнд юу хийснийг мэдээд Канаан хараад идэг ах нарынхаа боолын боол болог гэжээ гэсэн. За ингээд юу болсон бэ гэхлээр Хамыг хараасан баг. Ийм үйл явдал болсон. За яагаад гэхлээр Хам ууг нь аавынхаа нүцгэн байгаа ичгүрийг зохисгүй байгаа байдлыг хараад тэр шооч магадгүй түүнээс имэйлгүйгээр эвгүй байдалд оруулаж тийм үйлдэл хийсэн баг. Ах нартай очиж хэлсэн. Ингээд ах нар нь болохоор харин тэ аавыгаа хүндлэж хайрлаж тэгээд яасан бэ гэхлээр ард тийшээ харсааргаад очиод аавыгаа нөмөргсөн хоцсон талаар Библиэлд харсан. За тэр үйл явдлаасаа илүү согтуурсан талаар нь би ярих гэдэг байна шүү дээ. Тэгээ эндээс болоод эндээс хоошоо юу болж байгаа вэ гэхлээр Ноагийн маш гайхалтай дэлхий дээр бурхантай гэрээ хийгээд үерээс гэр бүлээрээ амьд гараад мэд байсан ч гэсэн дараад нь тэр согтуурсан талаар. Согтуурсны дараа тэр гим нүгэл үйлдсэн талаар. Бусдыг хараасан талаар ийм зүйл гарч ирж байгаа. Ичгэртэй байдал бий болсон талаар гарч байгаа. Тэгээ Библиэлд өөр олон хид хідэн согтуурсан талаар тохиолдлууд хүний үйлдэлүүдийг бас бичсэн байгаа Библиэлд. Тэгээд бидний уншсан хид хідэн ишлэл дээрээс харах юм бол бас согтуурч болохгүй талаар бичсэн байгаа. Одоо цагаан сараар бас хүмүүс их яг шахалтанд бас өртдөг. Тэгээд энэ дээр ч ихсэн итгэлийн ахын дүүс маань тод үлгэр жишээ болоосоо гэж хүсэж байгаа.
Тэгээ бид нар юу гэдэг лээ ёс гээд амсч болно те. Урууландаа өргөж болно. Ёс юм бэ нэгэ ёроолыг хараад ээж болохгүй шүү дээ. Ах маань ихч маань те тэр маань шахаад байсан юм аа гэд өөрийнхөө контрол алдсан нүцгэлцэн явж ээж болохгүй шүү дээ. Ноог санах хэрэгтэй. Ингээд Библиэлд хамгийн анх согтуураад тэгээд мансуураад өөрийнхөө бодол санаа бие махбодоо юу хийж байгааг мэдхээ байдалд орсон хүн Ноо байсан. За ингээд хэд хэдэн тохиолдол байгаа. За нөгөө талаас нь тэгвэл согтуу юм шиг бас цогтуу юм шиг харагдчихсэн тохиолдлууд Библиэлд байгаа. Ямар үйл явдал гэдэг лээ хаана гэдэг лээ. За хаанагийн залбирал байгаа тий. Бүхэн маш сайн санаж. Хаана маш их хэцүү шансан зүрх сэтгэлтэй эзний өмнө сүм дээрээ сууд залбирч байдаг. Түүний ам нь хөдөлж байгаа боловч дуу аваа гарахгүй байсан. Эли түүнийг хараад юу гэсэн бэ гэхээр юу гэсэн байдаг лээ. Хидээ болтол согтуу байх юм бэ гэж хэлсэн. Тэ? Одоо на дарснаасаа салаач гэж хэлсэн. Тэгсэн чинь юу гэсэн бэ? Би тэ уугаагүй би харин эзний өмнө ийхүү шаналн залбирч байна гэж хэлсэн баг. За нэг ийм тохиолдол байгаа. Шинэ гэрэн дээр ямар тохиолдол байгаа? Сургаалаа хамт бэлдсэн юм шиг санагдаж байна. Пентекост өдөр Үлс номны 2 дугаар бүлэг дээр гарч байгаа. Тэ ариун сүнсний дүүргэлтийг авсан маш олон хүмүүс бүгдээрээ юу хийж исэн? Залбирч исэн. Өнөөдөр залбирч байгаа би хоошоо хараад та нарыг харсан чи согтуу юм шиг харагдахгүй л байсан байна. Бүгдээрээ л эрүүл юм шиг харагдсан. Энд юу хэлж байгаа вэ гэхлээр ариун сүнсээр дүүргэгдсэн хүмүүс хин нэгнээс санаа зовлгүйгээр, ичилгүйгээр эзэнтэй харилцаж ярилцдаг. Тэгэхдээ тэр шаналсан зүрх сэтгэлдээ хаана шиг ч байж болно. Аль эсвэл ариун сүнсний хүч чадлыг аваад гал халуун хайр дээр залбирж байгаа Пентекост өдрийн итгэгчнэр шиг ч байж болно. Гэхдээ бид нар заримдаа яг нэг нүдэ хараад залбирж байгаа юм шиг те хин нэгний санаа зовол хараад юу ч гэвдээ би энийг хэлж залбирч болохгүй л маш олон зүйл дээр иргэдэж шүү дээ. Гэхдээ би өнөөдөр та бүгдийг те энэ дээр хэлсэн чинь дарсан бүү согтуур гэж хэлсний эсрэг харин ариун сүнсээр дүүр гэж хэлмээр байна. Тэр сүнсээр дүүр. Тэр сүнсээр дүүрээд эзний өмнө уйлаа залбирч болно, талархаа залбирч болно, хүндэл магтаалыг өргөж болно. Ингээд таны амьдрал үнэхээр сүнслэг хүчрхэг байх болох талаар би ярмаар байна. Тиймээс хамгийн ихний уриалга маань архиар биш харин ариун сүнсээр дүүрэх хэрэгтэй. Амен. Хажууд он дахиад тэр сүнсээр дүүрээрээ. Дахиад хажууд онд л арх болохгүй шүү гэж хэлсэн. Арх болохгүй гэсэн чинь пя болох юм болов? Мансууруудах адилхан яг энэ төрлийн зүйлүүдийг бид нар хориглох хэрэгтэй. Өөртөө тэ хязгаар тавих хэрэгтэй. Тэгээд эзний өмнө харин сүнслэг байх хэрэгтэй. Сүнсээр дүүрэн байх хэрэгтэй. Учир нь муурын сүнс яг үүнийг ашигладаг. Архиар тэ мансууруулах бодисоор дамжуулаад маш олон гэмт хэрэг, маш олон бузар муу үйлдэлүүдийг муурын сүнс хийж идэг. Энэ бол түүний маш хүчрхэг зэвсэг. Залмих. Би уг нь хин нэгэнд дуурамааргүй, тэд хин нэгнийг цохимооргүй, зодмооргүй бүр ам насанд нь хүртэл хөрмээргүй байсан ч гэсэн арх усны дараа хүн юу хийдэг вэ гэхээр муурын сүнсэнд 100% өөрийнхөө бие махбодыг өгч идэг. Тэгээд өөрөө мэдлгүй юу ч хамаагүй хийдэг гэсэн. Иймэрхүү байдал бий болдог. Учир нь Библиэлд бас нэгэн зүйлийг ярьдаг. Тэр нь юу вэ гэхээр зүрхний бэлхлаар ам ярьдаг, бодол санаа үйлддэг талаар Библи ярьдаг баг. Таны зүрх сэтгэл юу байна? Та ер нь ямар байна? Яг түүнийгээ хэлж ярьдаг гэсэн. Та ойрдоо ямар байгаа вэ? Тэгвэл талархах хэрэгтэй тийм. Ойрдоо ямар байгаа вэ? Их мөнгө бодож гинөө. Тэгэл мөнгө бодоод, ажил бодоод ийм байгаа бол таны амнаас дандаа л тэр мөнгө, ажил, тийм зүйлүүд л гардаг. Та ойрдоо магадгүй хин нэг хайрлаж дурлж байгаа бол те хайр дурлалын тэр сайхан үгсүүд ундарч гарч те ингээ ярих л байх л да. Тийм болохоор Библиэлд юу гэсэн мэтлэр сүнсээр дүүр гэж. Тэр сүнс бидний дотор байх үед сүнслэг үйлдэлүүд тэр өнгөрсөн 7 хоног үдсэн сүнслэг үр жимсүүд бий болж идэг.
Ингээд сүнслэг үр жимсүүдийг бий болгосноор бид нар эзний өмнө сүнсээр хүчрэхэг, улам илүү хүчрэхэг Бурхны хүслийг үлдээ амьдрах боломжтой маа. Тэгэхээр та ер нь өөрийгөө анзаараарай. Би ойрдоо ер нь юу их ярьж байгаа вэ? Би юу их хийж үлдэж бодож байгаа вэ? Тэр нь таныг дүүргэж байгаа зүйл биш шүү. Библиэлд эзэн хэлсэн. Та нар надаас өөр бурхантай байж болохгүй гэж хэлсэн. Тэгээд ямар ч хэм шүтэн бүү мөрөг шүт мөрөг гэж хэлээд байгаа. Гэхдээ бидний зүрх сэтгэл эзний өмнө ирээд хүндлэл магтаад өргөх ёстой байдаг боловч харин бидний зүрх сэтгэл өөр юм дээр төвдрөөд эзний өмнө ирэх боломжгүй байна. Тэрийг эзэн юу гэсэн бэ гэхээр та нар зөвхөн намайг хүндлэхийн тулд намайг зүрх сэтгэлдээ байлгах талаар гэж эзэн ярьж байгаа. Та 7 хоногийн турш мөнгө бодож 6 өдөр бодож ирээд бүтэлсэн өдөр л эзнийг 1-2 цаг бодчихоод босод өдөр тэгээд дахиад нөгөөдхөө бодоо явж болохгүй гэсэн. Ингэх юм бол сүнслэг байж чадахгүй наа гэсэн. Харин сүнслэг байна гэдэг бол үргэлж ариун сүнсээр дүүрэн түүний хүслийн үгийг харж мэдэж талархаж хүндэл магтаад өргөж залбирч ийхүү явах үйлдэх талаар ярьж байгаа. Тиймээс би таны амнаас талархал гарч байгаа бол та бол талархалтай амьдарч байна гэж хэлмээр байна. Та хэрвээ талархаж чадахгүй байгаа бол та талархаж чадахгүй амьдарч байна гэсэн. Болон сүм хоёр юугаараа өөр вэ гэдэг талаар ярьсан. Тэгсэн чинь тэнд болохоор талархал болон гомдлолоор л өөр гэж бичсэн. За яагаад вэ гэхлээр шоронд яадаг вэ гэхлээр хүмүүс гомдолдог. Тэгээ дандаа нэг буруу үйлдэлүүдийг боддог. Тэгээ түүнийгээ зүрх сэтгэлдээ хадгалаад шархалсан, зовсон. Тэгээ дандаа тэр хорссон тэр зүйлүүдийг үс хонзонгоо санаж гомдолж идэг. Харин сүмд ирэхээр бид нар яадаг вэ? Талархдаг тий. Бид нар залбирахтаа хүртэл баярлаа бурхан минь гэж хэлдэг. Дандаа талархдаг. Ингээд эзэн биднийг юу гэж хэлж байгаа гэхээр тий талархлын амьдралаар амьдраараа гэдэг талаар ярьж байгаа. Ингээд сүм болон шорон хоёр ийм энэнгөөрөө өөр гинэ. За тэгвэл бүгдээрээ дахиад бодож үзье. Хэрвээ шоронд талархал бий болох юм бол юу болох вэ? Тэгэх юм бол тэр сүм болох болно. Эсвэргээрээ сүм дотор гомдлууд бий болох юм бол юу болох вэ? Энэ шорон болох болно. Итгэлийн ахын дүүсээ бид нар хэн нэгэнд гомдлол сүмд ирээл дандаа гомдлол та хаач явсан гомдлол байх юм бол та шоронд байна л гэсэн үг. Таны бие махбод эрхчлөлтөд явж байгаа ч гэсэн таны бодол санаа, таны үйлдэл бүгдээрээ шорон болсон гэсэн үг. Харин эзэн биднийг юу гэж хэлж байгаа вэ? Тиймээс үргэлж талархал өрг, гуйл залбирлаа өрг, зүр сэтгэлээ эзэнд өрг талархалтайгаар залбир гэж талаар ярьж байгаа. Ингээд та юугаар дүрэн түүнийгээд ярина. Та эзэн талархаад сүнслэг байх юм бол таны амьдрал үр жимс талархлууд бий болно. Гомдлоод байх юм бол та шоронд байгаатай л адилхан. Та цоожлогдсон, хүлэгдсэн байна гэсэн. Библиэлд маш гайхалтай энэний тод жишээ байгаа. Үлс номны 16 дугаар бүлэг дээр нэгэн үйл явдал болдог. Пентекост өдрийг санаарай. Пентекост өдрөөс хойш ариун сүнсээр дүүрсэн хүмүүс байгаа шүү дээ. Ариун сүнсээр дүүрсэн сүнслэг хүмүүсийн үйлдэл үргэлжилж байгаа. Тэгснээр тэд нар сайн мэдээд тарааж тунхаглан явдаг. Тэгээд 16 дугаар бүлэг дээр хамтдаа 16-гийн 25 болон 26 дугаар эшлэл. Шүн дундын үед Паул Силас хоёр залбирч бурханд магтуу дуулаж байгааг хоригдлууд сонсож байлаа. Тэгтэл гинэ чоронгийн суурд оргисон хүчтэй газар хөдлөлт болж даруй бүх хаалганууд нэгдэн хүн бүрийн гав дүнг мултарч унжээ гэж хэлсэн байна. Амен. Саяын зогтох харахгүй бурхан гэсэн номон дээр дурдж байгаа жишээт яг адилхан үйл явдал энэ дээр болсон. Паул Силас хоёр ариун сүнсээр дүүрэн, ариун сүнсийн хүч чадлаар дүүрэн амьдарч ирсэн. Тэгээд явж исэн чинь нэг мэрэг төлөгч эмэгтэй байнга дагаад ирсэн, тий? Тэгээд тэр юу гэсэн бэлээ? Та хоёртой яг үнэн, та хоёрын бурхан яг үнэн дандаа иймэрхүү байдлууд ярьж ирсэн. Гэтэл тэр чөтгөрийг хөөн зайлуулснаас болоод тэр эмэгтэйгээр дамжуулан олж исэн ашиг бүх нөгөө нэг хуурамч үзэж хардаг мэрэг төлгийн ашиг бүгд байхгүй болсон. Ингээд Паул Силас хоёрыг хүмүүс бариад шоронд хорьсон. Тэгээд гинжилсэн, дөнгөлсөн. Шоронд байгаа шүү. Харин шоронд Паул Силас хоёр юу хийсэн бэ гэхээр юу хийсэн бэ өсгөө төвшөө. Паул Силас хоёр юу хийсэн бэ? Талархсан. Ингэтэл тэр шорон газар хөдлөлт бий болж гав гинжин дөнгөн молтрон унж үүд хаалган нээгдэж эрхчлөө бий болсон. Ингээд тэнд байсан хүмүүс бүгдээрээ Иесус Христэд итгэсэн.
хоригдууд хажууд нь сонсоо идсэн байхгүй юу? Энэ нэг хоёр мэдрэл муутай согтой юм ороод ирчихгээ бодсон байхгүй нөгөө хоёрыг. Яагаад вүлээ? Гайхамшиг үйлснэхээ дараа шоронд ороод хөлүүлээд хэцүү байдалд байгаа шүү дээ шоронд. Алуулчих магадгүй байдалд. Тэгсэн чинь нөгөө хоёр чинь талархаад магтан дуудуулаад шоронд хоёулаад ийм байсан. Хажууд байгаа хүмүүс сонсчихсан байхгүй. Тэгээд тэнд гайхамшиг болоод шоронгоос гарсан. Гэтэл шоронгийн ахлагч яасан бэлээ? Гайхаад, айгаад өөрийнхөө амийг хорлох гэдэг. Тэгсэн чи бид нар энд байна гэж хэлээд тэгээд тэр шоронгийн ахлагч яасан бэ гэхлээр Филиппо чуулганыг тарьсан тийм эхлүүлсэн үйлчилсэн тийм хүн баг. Ингэж аврагдаж сүм чуулган таригдсан. Талархлаас бий болоод маш хэцүү нөхцөл байдал талархлаас бий болоод. Өнөөдөр та талархаж байна уу? Амьдрал танд хэцүү зүйл тохиолдож байна уу? Паул Силас хоёр шиг арайч шоронд орчоогүй байгаа ч гэсэн тэрнээс хүнд хэцүү нөхцөл байгаа юм шиг бид нэр гомдлож амьдарч байдаг. Шоронд байгаа юм шиг. Харин эзэн та талархах үед тэр эрхчлөө бий болж байдаг. Эзэн арга замуудыг үүд хаалгуудыг нээж өгч байдаг. Тэр байтугай таны тэр хэцүү асуудал байхдаа ч гэсэн талархаж сайн амьдарч байгаа дүр төрхийг хүмүүс харахтаа эзний өмнө ирдэг. Тэгээ дахин шинэ чуулганд харигдах болно. Таны талархлаас болоод. Таны эзэнд магтаал хүндлэл өргөж байгаа тэр дүр төрхөөс болоод. Амен. Яг ийхүү амьдрах хэрэгтэй. Ийхүү амьдрах хэрэгтэй. Эцэст нь би дүгнэлт хэлье. Өнөөдрийн сургаал үг биднийг нэг л зүйл дээр уриалахад хангалттай. Би бүх цаг үеүүдэд сүнслэг байх талаар анхаарал тавих хэрэгтэй өөр төр. Та бүх цаг үед би хэрхэн сүнслэг байх вэ гэдэг дээр л анхаарал тавь. Зарим үед, онцгой үед, цалин буусан үед, шоу цэнгэний үед архи дарсанд мансуурдаг ийм итгэгч байж болохгүй. Итгэлийн анхан дүүс маань Есүс Христэд итгэгч хүмүүс хоорондоо зөвхөн сүнслэг зүйлүүдийг ярьж талархал хүнлэл магтаад урьж эзэн юм зохистой амьдрах хэрэгтэй. Гэтэл хэцүү тохиолдлууд зөндөө бий болдог. Заримдаа итгэгч хоёр хүн нийлээд нэг юм хувааж ууж байгаа. Аль эсвэл хэн нэгний согтуу явааг харж байгаа. Зохисгүй дүр төрхийг харж байгаа. Би өнөөдөр онцгойлон дахин та бүгдэд санал. Итгэгч хүн бол архи уудаггүй. Харин тэр сүнсээр дүрмэдэг. Сүнсээр бусдад согтуу юм шиг харагдах. Зориудаар тэгж согтуу юм шиг харагдаарай гэж хэлээгүй шүү заяа. Зориудаар хүмүүсийн өмнө янз янз болохгүй шүү заяа. Харин үнэхээр ариун сүнсээр дүүрээд тэр залбирах үед яадаг вэ гэхээр бидний дунд ч ихсэн шинэ хүмүүс ирээл заримдаа залбирч байгаа хин нэг хараад энэ ч одоо өвчтөй юм уу, галзуу юм уу, согтой юм уу гэж хардаг үстэй тий. Харилаар залбирч байгаа, уйлж байгаа тэр хүмүүсийг хараад гэхдээ яг үнэндээ тэнд болоод чөлөөлөл бий болж байгаа, талархал бий болж байгаа, гайхалтай сүнслэг үйлдэлүүд бий болж байгаа байхгүй. Тиймээс хамгийн ихэнд сүнслэг байгаарай, сүнслэг байцгаая гэж уриалмаар. Ингээхийн тулд хэрэгжүүлэлт нь сүнслэг цаг ерөөсөө гаргах. Та баар нь сүнслэг цаг гаргах боломжгүй. Та ямар нөхцөл байдалд ямар хүмүүстэй байна, яг тэр нөхцөл байдал тийм хүмүүстэй байгаа яг нөлөөгөө авч яг тийм байдалд байж идэг. Та залбирахын тулд бааранд очихгүй нь тодорхой. Харин залбирахын тулд сүнслэг хүмүүстэй уулзаж сүмд очих хэрэгтэй. Тэ? Чимээгүй орчинд очих хэрэгтэй. Ингээд эзэнтэй харилцах цаг гаргаж байгаа боловч харин үнэндээ та өөр уруу татахын газар дандаа нэг биднийг уруу татдаг хэцүү байдалд оруулдаг хүмүүсийн дунд очиод та сүнслэг байх гад магадгүй хичээж чадахгүй байгаа бол тэр газар битгий очир. Хэрвээ үнэхээр чадж байгаа бол гэрэл болж байгаа бол тэр газар очиод тэг хүмүүсийг эзэн рүү дагуулаар. Өнөөдрийн үгийн хэрэгжүүлэлт бол сүнслэг байхын тулд бид нар өдөр бүр Бурхантай харилцах цаг гаргах. Та 2026 он гарснаас хойшоо хэрхэн сүнслэг амьдралдаа анхаарч байна? Библийн хэдэн ном уншсан бэ?
За одоо нэг юм би сүнслэг байсан уугүй юу гэдэг нэг багахан багцаа гарч ирж байгаа. Библи уншихгүйгээр залбирахгүйгээр сүнслэг байх боломж байхгүй байхгүй. Тиймээс та бүхэн залбирал болон үгийн тэгээд итгэлийн ахын дүүстэйгээ уулзах эсийн бүлгийн цагийг яриад байгаа ш. Тэгээ энэ цагуудаа та идэвхтэй хамрагдаж сүнслэг байгаарай гэдэг зүйлийн талаар ярьж байгаа. Итгэлийн ахын дүүстэйгээ уулзах үед бид нэр сүнслэг зүйлүүдийг ярьж байгаа. Хамт суугаа хов базаад хэнийг нэг муулаад байж болохгүй шүү дээ. Харин итгэлийн ахын дүүстэйгээ уулзахлаар бид нар бие биедээ хамтдаа залбирлын сэдвээ хуваалцаад хамт залбирдаг, хэн нэгийг анхаарч хэн нэгийг санаа тавьдаг ийм байх хэрэгтэй. Амен. Тиймээс сүнслэг байхын тулд та магтан дуудвал залбир, Библи унш, эсийн бүлэгдээ хамрагд. Маш тодорхой зүйлүүдийн талаар ярьж байгаа шүү дээ. Тэгээ үгийг хэрэгжүүлдэг итгэгч нар байгаарай. Амен. Үгийг хэрэгжүүлэр. Би Библийн сургуульд сурж байхдаа нэг хичээл орохдоо 2-7 хоног юм 3-7 хоног ингээ ордог гэсэн. Тэгээ тэр би өмнө зөндөө ярьжсэн. Нэг хичээлээс би заавал нэг юм сонсоод сураад хэрэгжүүлэх болно гэдэг шийдвэртэй байдаг гэсэн. Тэгээ ямар нэгэн зүйлүүдийг заавал сураад түүнийгээ зориудаар цаг зав мөнгөсөхөө гаргаад үйлддэг гэсэн. Үүний адилаар та бүхэн 7 хоног болгон эзний үгийг сонсож байгаа. Эзний өдөр болгон үг сонсож байгаа. Энийг заавал хэрэгжүүлэх хэрэгтэй. Заавал цаг зав зориулалт төлөвлөгөө гаргаад түүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тиймээс би өнөөдөр та бүгдийг сүнслэг байхын тулд тэр ариун сүнсний хүчийг авахын тулд сүнслэг хүчээр амьдрахын тулд юу хэрэгжүүлэрэ гэж хэлсэн бай сая. Залбирах хэрэгтэй. Магтан дуулах хэрэгтэй, залбирах хэрэгтэй. Нэг юм итгэлийн ахын дүүстэй сүнслэг хүмүүстэй уулзах, сүнслэг цаг гаргах Энэ зүйлүүдийг хийгэрэй. Амен. Хажууд доон дэлгэр хийгэрэй гэж. Яг дөр болоод нэг зүйл нэмэх хэрэгтэй талархаарай. Амен. Өдөр болгон талархаар. Таны амьдрал үнэхээр талархлын амьдрал байх болно. Амен. Шоронд байсан ч гэсэн яах вэ? Шоронд орох болсон ч гэсэн талархаар. Бид нэг тийм хүнд нөхцөл байдалд орох юм бол хэцүү нөхцөл байдалд орохлоор гомдоод болигээ явцдаг. Тэрэн Ози хуваалцсан эзнээс суугаад гуугаа залбираад хичээж авах үед эзэн зөвшөөрөөгүй явуулаагүй. Тэр үед хэрвээ анхлан итгэгч болоод яадаг вэ гэхээр худлаа минь болио сүмд яваач яхан залбираач яхан гэд болчдөг. Гэхдээ эцэст нь яадаг вэ гэхээр тууштай байгаа үед эзэн яг зөв зохистой цагт нь тогтоогдсон тэр цаг хугацаанд эзэн ямар нэгэн зүйлийг хий зөвшөөрч үүд хаалгуудыг нээж өгдөг. Хэрвээ зогсож шантарч няцах юм бол тэр ёроолыг авдаггүй. Тэгээд дуудлага авсан гэсэн баяр хүргэе. Бусд нь дуудлага авсан уу? Дуудлага маш чухал. Дуудлага заавал авах хэрэгтэй. Энийг заавал мэдээд энэ жил та заавал дуудлага аваар. Дуудлага авах үед маш олон мэргэжил солигдно. Маш олон ажил солигдно. Маш олон зам төлөвлөгөө өөр бол. Тэгээд энэ газар юу болох вэ? Сэргэлт бий болох. Ариун сүнсний хүчрхэг ажил бий болох. Үүнийг л бид нар харахгүй юм бол дахиад манай чуулган 30 жилийн ойгоо тэмдэглэсэн ч гэсэн хідүүлээ ингээд суугаад яг энэ байранд яг энэ хിവэрээ яг энэ хүмүүс ингээд суугаад амен гэж жоохон хөгшөрцөн амен гэж сууж нөгөө 20 эцэд нь 30 эцэд болсон ах トゥ нараа сүнслэг амьдарцгаая. Та өдөр болгон заавал сүнслэг байна.